За Сүбэдэ цэгмийн сайтын сурвалжлах хог тэрийн ордноос мэдээлэл хүргэж байна. За энэ цаг мөчид Монгол Улсын гавьяа тамирчин энх хөргөлтөй олоолзуулж байна. За юуны өмнө бол танд баяр хүргэе. 2025 он бол одоо таны хувьд бол одоо гал шиг дүрлэлсэн гайхалтай он жил байлаа шүү дээ, тий? Тэглээ энэ тэнгэр ивэгээд их сайхан жил болж байна. За энэ өдөр бол бас монголчууд төдийгүй за тэр дундаа олон яс төлөвлөгийн ховд нутгийнхан бас танаар омогшиж бахархаж байгаа баг ховд нутгаас бол одоо энэ өдөр за хуулийн гавьяат төрлөө. За Монгол Улсын спортоос бас гавьяат тамирчин төрлөө. Тэгэхээр ер нь бас хинт яг энэ хүү шагналаа аваад хамгийн түрүүндээс талархтаа илэрхийлмээр байна. Ижидээ бас маргаашаас төрсөн өдөр нь болох ч байгаа гэх. Олон сайхан үйл явдлууд бас өрнөж байна тий. Тэгж юм. Мэдээж ийм сайхан одоо эрүүл энхтэй одоо хүүхд төрүүлж өгсөн ээжд бол мэдээж маш их баярлалаа. Тэгээд дотроо өргөж хайрлж ингэж хамгаалж одоо хайрлж явдаг. Анхны One FC-ийн бэлэний тухай нэг түүх байдаг гэж сонсч байсан. Одоо манай багш нь One FC-д тулаан хийдэг байсан. Тэгэхэд дотроо бол багшийнхаа энэ тулж байгаа одоо холбоонд гоё тулдахсан гэдэг бодол байсан. Тэгжээд багш маань нэг ялт авч одоо ялт аваад тулаан хийгээд ялт авсан бэлийг надад өчсөн байхгүй юу. Тэгээд тэр маань надад аюу тийм гоё том урам зориг тэрийг өмсөөл ингээ лаапанд ороод юм хийх чинь бас та гоёсэн. Тэгээд одоо тий тэр одооны хавар болсон. Тэгээд тийм бас нэлээд олон бэлээтэй болсон. Олон бэлээтэй. Нэлээд олон бэлээ. Энэ дээлийг бол одоо таны сүүлийн үед байнга өмсөж болж байгаа. Тэгэхээр бас энэ дээлийн тухай энэ бэлэгдэлтэй өдөр шагнал авлаа. За тэгээд туурга тусгаар улсын иргэн байна гэдэг бол маш том хувь зай тийм сайхан шүү дээ тийм. Тэгээд тэр тусмаа ийм түүхэн өдөр одоо ингэж шагнал авч байгаа нь бас мэдээж маш их одоо сайхан тийм. Энэ дээлний үед ээж маань одоо олон хэдэн жилийн өмнө одоо хийж өгчээсэн дээл тийм. Энийг өмсөх бас дуртай. Шагнал бас Монгол яг малаа өөрөө Монгол гэрийг бэлэгдсэн тийм. Өргөцгөн гэрийг бэлэгдсэн. Бас сайхан. Энийг бас нэг өмснийхаа үйл өмжлөлийг ямайг бас өмсөн гоё уламжлалынхаа баяруудаараас өмснийхаа хэв хэмжээг одоо бас жоохон гаргаж өмсөх тийм хөвжүүлээд бас хийх болдог. Таны өрсөлдөгч бас таныг дахин одоо бүсээ хамгаалах цаанд дуудсан байсан. Энэ тал дээр ер нь таны хувьд яг ямар бодолтой байна? Холбооныхонтойгоо энэ тухай ярилцаж үзсэн үү? Ямар хариу ер нь төлөвлөж байна? Мэдээж одоо авраг асан хүн чинь жоохон шалгаж тийм хөвжүүл гарах нь ойлгомжтой тийм. Гэхдээ би ерөөсө тулдахгүй тулдаа цухтаагаад байгаа зүйл байхгүй л тийм. Одоо л арай болоогүй шүү дээ. Тулдахаар л аяанда тэгээд одоо ирэх жилийн үдид шүү юм уу тий 11 сараас байж болно. Тэгээд мэдээж ингээд тааруул тэгэл тулдсан шүү дээ. Тэрнээс нэг тийм заа цухтаагаа тэгээд явах зүйл бол байхгүй. Над ч бас нэг арай өөр зорилго бас тавьсан байгаа шүү дээ. Дахиад нэг өөр жинд бас нэг тулдчих тий. Мэдээж олон тулаан тамирчдын том зорилго зүйл байдаг шүү дээ. 2-3 жин авралгаас эхлэв тий. Яг тэрнтэй адилхан бас нэг тийм бод сансан зүйл байгаа болохоор нэг тийм асуудал болоо мэдээж одоо дахиад шашаа нэлээд олон жил бас тулднаж удаж байгаа. Тэгэхээр чинь асуудал явах таархалах тийм. Гадаа шоуных нь хамт олонс ирсэн байгаа юу? Яг одоогор мэдхгүй байна. Яг нэг тийм албаас өөрөө зарлаагүй тэгээд хүмүүс гоё мэдээлэл ингээд яасан болохоор хүмүүсээс мэдсэн хүмүүсээс зөндөө ирсэн байж магадгүй тийм. Сайт мэтэр фэйсбүүкээр явуулсан шүү дээ. 26-нд ямар тулаанууд хийгээд хөргөж байгаа тэнцэн урдаанууд байна. За 26 навс нэг 2 тулаан хийгсэн бодол байгаа. Одоохондоо жоохон бэрхтлүүд байгаа. Тэрийг эмчтүүлэх асуудлууд бас байна. Тэгээд 1 сарын дундаас ч юм уу жоохон бэлтгэлтэй ороод бэлтгэлж итгэх байх нь хийж чигдэрхэндээ би хариугаас хамраад дараагийн зүйлүүдтэй холбоондоо мэдэгдэн. Тэгээ холбооноос ямар шийдвэр авах нь одоо хариу өгөх байх. За баярлалаа Торг улсынхаа нэрийг одоо тий секретарийн өнцөг болон бүрт олонтоо мандуулж яваарай. За баярлалаа энэ нэрээр энэ талшгая шилээ. Эерэг бүхнийг Сүбэдэ цэгмэнэс